Хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочдоо уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань зочд маань хүрэлцэн ирсэн байна. Хоёртын өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Баярлалаа өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр студид маань Дуучин Төмөлзий болон Жимсэнэр хүрэлцэн ирсэн байна. Урилгыг маань хүлээн авч ирсэн хоёртаа юуны төрөнд их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За сүүлийн үеийн одоо сонь сайхан бол ихтэй байгаа. Маш олон уран бүтээл он гарснаас хойш бас нэг том уран бүтээл болох гэж байна тий. Тоглолт болох гэж байна. За бас нэг за түүнээс өмнө 2025 онд тий. Та хоёрын манаас та хоёрын маань хувь уран бүтээл сонь сайхан ер нь хэр их байв? Олзомогийн хэр их байв? 25 он бол одоо бид хоёрын хувьд бол маш их ачаалалтай он байлаа. Бид хоёр чинь тоглолт хамтарсан, тоглолтоо хийсэн, логийн эжнэр болсон. 18-нд хоёлоо бас нэлэх биетэй тоглолтоо хийсэн. Ерөнхийдөө тоглолтын бэлтгэл бол төмөг баг сүүлийн одоо нэг сар төрхөөс одоо юу хий? Төрхийн өмнө нэг сараас эхэлсэн. Ажлаа эхэлсэн байхгүй юу? Тэгж давсан явсаар хагаад 2 сартаад нь тоглолтоо хийсэн. Манай хөлт төрөө 2 сартаа, Жимсэгийн хөлт 4 сар гарантаад тэр тоглолтоо хийсэн. Хоёулаа нэлэх биетэй амар ядруу. Тэгсэн хэрнээ одоо яалчгүй уран бүтээлчд болохоор ямар ч цаг үед одоо бэлэн байх ёстой. Тийм тэгээд ер нь ярилцаа битэр чи бүх ажил төрөл одоо юу гэдэм одоо амьдралаа ч гэсэн ярилцаа. Түүхнүүлээд чийдээ тэгээ явчихдээ штэ. Тэгээд 100 амьд тоглолт хийсэн битэр. Тий. Штэ одоо тийм нэлэх биетэй тэгээд тоглолтын бэлтгэл ажил тэр чинь ста бөө ажил хийстэй нэг тоглолт хийнэ гэдэг чинь. Яг бэлтгэлийн үед тоглолтоор нэг ядраагүй. Бүх юм өнгөрсний дараа хүн нэг юм за ёо том ажлын ард гарлаа гэсэн чил нэг жоохон ядарснаа мэдсэн. Түүнээс биш бид хоёр ч нэг хоёулаа нэг жоохон тийм ирч хүчтэй цоглогдов. Тийм болохоор би нэгээ цэнэглээд нэг айхтар ачаал ядраагүй. Тэгээ дээрэс нь манай хоёр нөхрүүд маань бүр бас нэлээд бүх юмыг бараг 90% зохицуулсан гэсэн үг. Бас нэг ачааллаас нь хуваалцаад тэгэхээр бас маш их хуваалцсан тий. Тэгээ одоо шүн хүүхдүүдээ тоглолт хөдөрөнгөт бит хоёрыг одоо нэг хүүхдээс нэг одоо амраахын тулд тусад нь тулах маягийн энтергээ тий маш их халамж хайраар бит хоёрыг өстой. Айгу ирч хүчтэй байлгасан шүү ядраагүй. Хоёрын маань яг хамтарсан яг хоёр дуушны маань бол хамтарсан анхны тоглолт нь байсан тий. Тийм анхны тоглолт. Ер нь бид тэр одоо үерхэж нөхөрлөө тариад жил болж байгаа. Ямар ихэд нэг 20 жилийн нөхөрлийн одоо тухайл одоо тоглосон хамтарсан тоглолт байхгүй. Тэгээд өмнө нь бол хамтарсан ганц 2 уран бүтээл байсан. Олон жилийн өмнө дуулж нийт хамтарсан одоо кино концерт хийжсэн. Олон жилийн өмнө энэ да. Тэгэл ер нь тоглолт хийх юмсан гэж яриад яваад идэг байсан. Мэдээж өөрсдөө бас жоохон чамлсан. Арай болоогүй хоёлаа гой уран бүтээл хамтарч хийж гаргаж байгаа тоглоё гэж. Тэгэл ерөөсөө энэ тоглолтыг богино хугацаанд ярьж шийдэж тоглосон. Өнгөрч 25 оны хувьд бол за гэр бүлтэй гишүүн нэмлээ, хүүхдтэй боллоо. За тоглолтоо хийлээ, өөрсдийн яг хамтарсан анхны тоглолтоо хийлээ. 2026 он гарлаа. Ер нь 2026 онд хувь уран бүтээлчтэй хувьд ер нь ямар төлөвлөгөөтэй байна. Бас зүгээр суухгүй боллоо гэж бодож байна. За мэдээж нөө жирэмсэн байхаас өгсүүлээд хүүхдээ төрөө нэлэх багт нь хөдөлмөрлсөн учраас одоо ингээд хүүхдүүд төрхөн том болчлоо. Тийм болохоор өргөжлөлд уран бүтээлийн хэн чинь зогсолтгүй уран бүтээл хийж ижил бид нар чи үзэгч түмэндээ гоё бүтээлээ хүргэж явна шүү дээ. Тэгээд миний хувьд бол одоо сөрөлт дээр хамтарч дуулаад 12 жил болсон байна. Уг нь 10 жилийнхаа тоглолтыг би жирэмсэн болсон байдаг юм аа. За тэгээд жилээр хойшлуулж хүүхдээ за нэг гэдэг хэлжсэн чинь за бас арайч болохгүй маань бид нар чинь аялын тоглолтоо Улаанбаатар хотод хийнгүүтээ шууд аялын тоглолтоор гардаг шүү. Өдөр нутгийн үзэгчдэд бас хурц үйлчлэх ёстой байдаг. Тийм болохоор хүүхд нэлэх байгалахаар арай л бас тэгж явж чадахгүй нэгэд. Одоо 12 жилийн ойн тоглолтыг 4 сарын 22-нд хийх гэж байна. Тий. За 1 сарын 1-нд сая он гарангуут битээр постерийн зургийг байршуулсан чинь 4 сар шавхан өмнөөс одоо тоглолтын плей зарагдаад эхэлцээ. Тий. За Жимсэгийн маань хувьд бас дахиад одоо ганцсаарчлсан уран бүтээлүүдээ хийгээд надаас илүү ганц 2 дуу гаргацсан явж штеп бүр амар. Өөрсдөө бас бүх ярилцсан. Одоо хоёлаа энэ жил нэг ийм нэг гой бүтээл гаргачих. Ингээ тгий гэд хоорондоо ярилцдаг. Тэгээд одоо энэ хоёрын маань 12 жилийн ой гэдэг чинь би бас оролцсон гэсэн үг. Ерөнхийдөө
бас найзынхаа ард менежерийн ажил үүрэг гүйцэтгээд явна одоо хоёр найзынхаа тоглолтоос туслан тэгэхээр миний хувьд ч гэсэн бас ажил болоо явчихж байгаа. За дээрэс нь одоо мэдээж уран бүтээлч хүн юм чинь ганцаараа мэдээж би дасан тоглолт хийн. Тэгэхээр дараагийнхаа тоглолт бэлдэх маягаар. Гэхдээ нэг хайхтар нөгөө тийм үйлдвэрлэгч гэхээсээ илүү зүгээр нэг чанарлаг нэг хідэн гоё уран бүтээл гарангуудаа тэрэн дээрээ маш сайн ажиллая гэж бодож байгаа. Тэгээд Эрдэнэхийнхаа нэг аялгаугаар буцангаа очир ахын шүлгээр бүтснийг гоё тийм ханийн дуу дээр одоо ажиллаж эхэлж байгаа. Тий. Зүгээр суухгүй юу нь бол. Хөдөө орнуудыг гэж ярьснаас тоор яг нийлж хамтарч тоглосон анхны тоглолтоо яагаад ер нь хөдөө орнуудынхаа үзэгчдээс хөрөхгүй нь бас тэд нар бол нэлээд хүлээж байгаа. 28-гийн аймгийн тоглолт гэдэг бол ерөнхийдөө чанга нэлээд ачаалттай байдаг. Тэгээд бид хоёр чинь баг нөгөө 2 сар одоо бэлтгэл гээл тоглолт гээл явцсан болохоор хүүхдүүд маань хитрхийн ялах байсан. Тий. Хүүхдүүд маань хитрхий жоохон хаяад аваад явах хэцүү тий. Тэгээд ер нь бол хамтарчтай одоо эхлээд энэ хоёр маань 12 жилийнхаа хийгээд тий сайхан тойрог. Тэгээ бид хоёр ер нь энэ хэсэгчлээд одоо орон нутгаар явдаг штэ хамтран. Нилээн явдаг. Олон аймгаар ер нь ингээ хэсэгчлээ явцсан л болохоос нэлээд олон аймгаар ер нь тоглолцсон. Мэдээгүй юу? Яагаад юу бас орон бүтээлчтэй сангийн байлээ тий. Яг тэр хөдөө орон нутгийн иргэд манаас хамгийн гоё үзэгчтэй. Харин тийм тий. Тэр сумын зааланд тоглолт тэгээд дараа нь бүжиг болоод тий бүр ингээд хөрх өвөө өнөр ингээд яг сууц ингээд айгуу бүр толж ирээд ярьцаад цуг дуулаад сумын одоо орон нутгийн аяллаа тоглолт бол үнэхээр халуун дулуугаар өөр амьсгалтай. Яг тийм. Маш гоё тоглолт өгдөг. Орон нутгийнхан маань ч гэсэн уран бүтээлчтэй маш гоё хүлээж авдаг. Тий. Ялангуяа сумын тоглолтын дээр бол баг амраад авдаг. Тэгээ өглөө нэг өсрөөл нэг 100 км яваал сум дээр эрт очсон. Очиж тэгээ өдөржингөө сайхан амарж агаад орой тоглолцоол маргааш нь сайхан таваараа амарж байгаа. Тэгээ дээрэс нь тэр орон нутгийн сайхан үзэсгэлэнтэй байгалаар ингээ аялаад бүр үнэхээр гоё. Атаархдаг шүү та. За 2026 оны эхлэлд гал морин жилийнхаа угтаад тиймэр 2026 тоглолт болох гэж байна. 1 сарын 29-нд болно. Энэ бас одоо бодогдсон оны эхний бас томоохон ажлуудын нэг болоо гэж бодож байна. Тий. Тоглолтондоос оролцсон тий. UBS зохион байгуулж байгаа тоглолтуудад бид хоёр ер нь байнга оролцдог л доо. Хэрвээ ийшээ тийшээ явцсан л байгаагүй бол заавал оролцох хэрэгтэй. Яагаад тэгэхээр бас их чанарлаг болдог. Тэгээ уран бүтээлчтэй бас сонгож авч байгаа сонголт нь их таалагддаг. Тийм болохоор одоо эргээгээд бид нэр ингээ харилцаа холбоотой байдаг учраас тэгээ дуу хуураараа туслаж одоо та бүхнийгээ бас дэмжиж гэнэ гэсэн үг л дээ. Тэгээ бид нарыг та бүхэн маань үзэгчид маань хүргэж дуу хоолой минь хүргэдэг учраас эргээгээд тэгээ уялдаа холбоотой. Маш өндөр босготой тоглолт. Одоо UBS-ийн зохион байгуулсан тоглолтууд маш өндөр босготой тоглолт болдог гэж би боддог. Одоо уран бүтээлч хүнийхээ хувьд одоо танаа телевизээс зохион байгуулж байгаа тоглолтод орох нь бидний бас нэр төрийн хэрэг гэж бас боддог. Тэгээд энэ жил бол маш олон дуучид хамрагдсан. Он гарснаас хойш одоо нийтийн дуучдыг анх удаа нэгтгэж байгаа юм том хэмжээний тоглолт болж байгаа. Тэгээ маш гоё зохион байгуулагдах юм билээ. Одоо тийм нарийн гоё хөтөлбөрүүдтэй байсан те. Тэг сонирхолтой тоглолт болох юм билээ. Тэгээд танаа тоглолтод бас орж айдуугаа өргөж байгаа да. Туйл их баяртай байгаа шүү. За тоглолтод та хоёр маань ер нь яг бас төрөнд төрдөд өнгөрлөж төстэй. Энэ үед бас хамтарч битэр чи хэдэн дуу хийж байсан гэдэг. Ер нь яг хамтрал явах болоо тусынхаа уран бүтээлүүдийг бас хөргөх болоо. Ер нь ямар бодолтой? Мэдээж энэ тоглолтод цуг орж байгаа эмчнийг хамтарсан уран бүтээлээ дуулна гэж бодож байгаа. Тэр нь юу вэ гэхлээр. Тэр бас жимсэгийн маань санаачлахаар гоё ардын гоё дуунуудыг популяр болгоод их гоё сонголтыг нэлээд хийж иж гавьяат амгалан хичээрээ энэ судалгаа хийлгэж байж бид хоёр дуунуудын популяр явуулж хийсэн. Тэр бол маш их гоё хүнд хүрсэн. Тэр гоё ардын дууны популягаа дуулаа гэж бодож байна. Дээрээс мэтэр чи нөгөө хүүхдүүдтэй зориулж хөгүүдтэй зориулсан гоё хамтарсан дуу дуулсан шүү дээ. Өрмөнгээд.
Тэр дуугаа бас дуулах байх гэж бодчих. Тий, тэр дуугаа дуулна. Тэгээд ард түмэн маань их хүсэх байх. Тэр дуугаа хүсээд байна да. Хамтран тоглох. Бид хоёр одоо ингэ штэ ардын дуугаа дуулчаад бид хоёрын өрмөнийг хүсээд байна да. Тэгээд дахиул болчих та. Одоо тоглосон ерөнхийдөө үзэлт айгу өндөртэй. Тэгээд хүмүүс бас нэлээд сонсдог болсон мөлий. Энд тэнд очиод дуулахаар бас дагаж дуулах хэмжээний болцсон мөлий. Тэгээд энэ хоёр дуугаас дуулна. Тэгээ цагаан сарын өмнө болж байгаа учраас хүмүүс бол нэг сайхан тоглолт үзчихэл тэгэл жинхэнэ нэжгэр ажилтаа орондоо тий. Хоёрыг ер нь ингээ хамт тоглолт хийгээл ингээл хамт ер нь ихэнхдээ хамт одоо бас нэг нэвтрүүлэх тус хамт орсон байсан тий. Ингээд байгаа болохоор хүмүүс ер нь цаашдаа ер нь нэлээд хамтарсан уран бүтээлүүд нэлээд олон гарах болов гэсэн тийм бодолтой байгаа болоо гэж бодож байна. Ер нь дараа дараагийн уран бүтээлүүд хамтарлууд ер нь хэр авах вэ? Байгаа юу? Тэгээд цаг хугацаанаас шалтгаалал мэдээж гарлаг уу яах вэ? Тий. Уран бүтээлч хүмүүс тий. Ер нь нэг тийм үйлдвэрлэгч гэхээсээ илүү одоо маш чанарлаг уран бүтээл хийхийг бас хичээдэг. Тэгээд саяны өрмөн ардын дууны одоо цамарлаг хоёр дээр маш их ажилласан. Дээрээс нь амгайгч маань бүр хоолойны бичлэгэн дээр нь хүртэл ирж тий одоо бичлэгэнд орохын өмнө одоо уртын дуугаар дасгал энэ төр уншиж тий маш ач холбогдол өгсөн. Тэгээд сайхан бүтээл гарах бах уу? Таашгүй болохаах шиг тий. Ямар бүтээл таашгүй болохаах бид гурав таашгүй. Бидний студид бас ирсэн их баярлалаа. Тэгээд хиймэр тоглолтод бол маш олон хүмүүс зорж ирж үзэх болов гэж бодож байна. Нас насны одоо тий жанрын бас төлөөлөл болсон уран бүтээлчид энэ тоглолтод манаас оролцож байгаа. Тийм байлээ. Түрүүн харсан чи айгуу гоё сонир содон уран бүтээлчтэй байх шиг харагдсан. Тий. Тэгэхээр одоо мэдээж өөр гэсэн онцлогтой уран бүтээлүүдээ өргөхлөөр тэр тоглолт мэдээж яалтч уйдахааргүй бас сайхан тоглолт болох байх гэж өөрсдөө бид нэр хоорондоо тэгж ярьж байсан. Тий. Манай нийтийн дууны тоглолт нэг тийм намрын найр шиг болдог шүү дээ. Сэрэгтэл тэгээд дээрээс нь бүхэн өргөө маш их гоё зохимжтой байдаг. Тэгэхээр яг л одоо дуучин болгоныг дагаж дуулаад л үнэхээр гоё ялдаг шүү. Бас нэг юм цугларалт гэхээр нэг юм нийтийн дуулчдын маань бас нэг хоорондоо уулзах бас нэг тийм шүү дээ. Бас бүрддэг болоо гэж бодож байна. Тэр цугларалтан дээр л өстой гоё сайхан хов бац шүү дээ. Тайсны яа. Тэгээ удаа уулзаагүй бид нар ч тоглолтын дээр л тааралдан доо ерөнхийдөө. Тэгэхээр ч сонио ачи юу байна ямар уран бүтээл хийж ийн гэдэл гоё орой байдгийг. Тайзны ард гарахгаа хүлээж явахдаа их гоё орой болдог. За тэгэхээр энэ хиймэр тоглолт мэдээж одоо хүсэн хүлээсэн одоо ойрд хүмүүс тоглолт үзсэнгүй шүү дээ. Оны өмнө ингээд шинжилгээл бижигнж байгаа л тэгэл одоо яста төрөний өөрийн чи хэлдэг шиг цагаан сарынхаа их бэлтгэлийн хүмүүс сайхан тоглолт үзчихэд хиймэр авах хаа. Тэгэхээр ч тоглолт үзэхээр нэг хүмүүсийн баялаг стресс тайлбарлахээс илүү тийм гоё уур амьсгалыг бас мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр үзэгч та бүхэн маань ч гэсэн яг сэтгэл тоногшсон ардын сайхан дуунуудаа за шилдэг энэ цагийн бас хит дуунуудаа сонсохыг хүсвэл хиймэр 2026 сар шөнийн баярын цэнгүүнд за 1 сарын 29-ний 19 цагаас Монгол бүхий өргөнд зорж ирээд үзээсэй гэж хүсэж байна. UBS бас нэг уран бүтээл төрөвсөн Дангина хэмээх уран сарны киног бас сайхан бүх кино театруудаар гараад нээлттэйсэн. Та хоёр маань ер нь үзэж амжсан уу? Трейлерыг үзсэн гэр бүлээрээ үзье гэж бодож байгаа шүү. Тэрхэн нөхөр бүтээр ярьж байсан. Дуйлам дууг дуулсан байсан тий. Маш гоё дуулсан байлээ. Тий. Тэр дуу бол үнэхээр гоё орцсон тий. Тэгээд бүх кино театруудаар гарч байгаа. Тэгээд та хоёрыг маань бас бидний урилгыг хүлээн аваад тий студид маань хүрэлцэн ирсэн учраас бидний зүгээс бас та хоёртаа бас захим урилга өгч байгаа. Захимаар ямар ч гэсэн. За баярлалаа. Дангина киног бас үзэх урилга өгч байгаа. Бүх кино театруудаар гарч байгаа өөртөө ойрхон хамтдаа очиод гэр бүлийнхаа хүмүүстэй очиод үзсэн ч болох нь шүү дээ тийм 20 тонн дагуулсан очив. Урьдчилан гэдэг. Гэр бүлээрээ тийм. Энд дэр бүр ингээд гэр бүл гэдэг байна шүү дээ. Тэгээд мэдээж нөгөө насны одоо бүх хүмүүс үзэх боломжтой. Монгол туурхтан бүрийн үзэх боломжтой кино гэж одоо онцлог гэх юм уу те зарим киног ч бас одоо хүүхдүүд үзэж болохгүй ч байдаг юм уу те тийм залттай байдаг шүү дээ. Тэгэхээр насны бүх хүмүүс үзэх боломжтой энэ киногаа. Тэгээд хоёрын ганц ирсэн баярлалаад урилгыг өгж байгаа юм шүү. Заавал үзнэ. Тэгээ сэтгэлээ бас гоё хэлээд те. Туйсын кино гэхээр бас яг нөгөө сонирхолтой юм. Тийм үзэгчдийн хувьд бас нэг хоёр хуваагдaltaх шиг байна. Тэгээд туйсын кино гэхээр ямар байх вэ гэдэг нэг хүлээлт байгаа тийм. Мэдээж UBS ч одоо киногоор гарсан биз дээ. Юу ярих вэ тийм.
За маш их баярлалаа бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээ харамсалтай нь бидний нэвтрүүлгийн яг ярианы юм тий. Хугацаа маань Ярилтаа гэдэг. За уучлаарай. Бид нар ч одоо нөгөө нэг өөрсдийн дандаа ийм галзахтай явд. Ер нь гонглдгүй юм дөө. Тэгээ өөрсдийнхээ өргөн тойронд байгаа хүмүүс дандаа нөө инээд бэлгэлж яадаг болохоор тэрэнд их хүмүүс дуртай байдیں۔ Тэгээд энэ тэнд явж байхдаа тэгээд нэг зарим үед нэг ийм хитрхи хинээч гэдэг тал байдаг. Ойлгоорой, уучлаарай. тэгээд хоёроос бас маш гоё ирч хүчийг авч шээ. За баярлалаа. Ашиг. Тэсгэлт нь хэмэр тоглолтондоо бас үзэгчтэй өрөөч. За одоо 2026 он гарснаас хойш нийтийн дууны одоо анхны цугларалт маш том тоглолт 1 сарын 29-нд 19 цагаас Монгол бүхий өргөнд болох гэж байна. Тэгэд манай UBS альва юмыг одоо маш өндөр босготой хийдэг. Дандаа бас олонд хүрсэн уран бүтээлтэй дуучид маань ирэх юм байна. Тэгээд манай нийтийн дуучдын тоглолт бол нэг сайхан найр шиг болдог. Тэгээд зритель маань цуг дуулаа. Дээрээс нь бүхий өргөөч бас их гоё нэрхтэй тий. Тэгээд та бүхнийг 1 сарын 29-нд Монгол бүхий өргөнд хиймэр тоглолтын дээр хүрэлцэн ирэхийг урьж байна. Их баярлалаа. За. Баярлалаа зөвчтэй өнөөдрийн зочноор Дурчин Төмөн Үлзий болон Дурчин Жимсэнээр оролцлоо. За хөтөлбөртэй хамт байсан үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт ирэх уулзлаа. Тэр баяртай.